Улсын прокурор хүн шоронд орсон түүх. Нийслэлийн прокурорын хяналтын прокурор гэсэн хариуцлагатай алба хашдаг хүн ажлаа дараад айлын орон байр ухаад явдаг байсан гэвэл та итгэхгүй. Тэгвэл энэ түүх эргэлзээгт нь тайлна. Хожимо Кавдрат хэмээх нэрээр алдарсан Төмөрбаатар 40 мянгатын унган хүүхэд. Аав нь тагнуулын ерхий газрын хурандаа золтой. Ээж нь цагдаагийн мөрдөн байцаагч ажилтай. Ээж нь өдгөө улсын их хурлын гишүүн асан, үйлдвэр худалдааны сайд асан жаргал сайхны ээжийн найз. Хоёр ээж хоёулаа цагдаад ажиллана. Тэгээд тэр хоёр нэг удаа яармагт нэг сайн үзмэрч байна гэж дуулаад энгийн увц өмсөд явж очисон байна. Ээжүүд болсон хойно өр хүүхдэл асууж таараа. Үзмэрч жаргал сайхныг эхэлж үзээд ээжт нь танай хүү сайн сайхан амьдрах юм байна гэжээ. Харин Төмөрбаатар ээжд болохоор танай хүү насаараа төрөөр тэжээлэх юм байна. Засал ном сайн хэлэг гэжээ. Төмөрбаатар ээж ихэд баярлан миний хүү дарах сайд болох нь гэж бэлгшээв. Ийм хүү Төмөрбаатар 22 жил шоронгийн хоол хороож төрөөр тэжээлгсэн юм. Үүнийг мэрэг төөрсөн тавилан гэхээс өөрөөр юу гэх вүлээ. Төмөрбаатар багада их сэргэлэн цаваа хөвгт байсан бөгөөд 10 жилийн сургуулийн онц нүдтэй төгсч улмаар муйсын хуулийн ангигч онц түнтэй төгсчээ. Тэгээд засан хүмүүжүүлэх хорих байгууллагын орогдол эрен сурвалжлах тасагт бодгон ханхалсан дэслэгч цолтой очлоо. Хэд хэдэн томоохон луугар хулгайчийг дорн баривчилж мандан бадарлаа. 40 мянгатын хүнд гаруудтай найз төвөнд их сурвалжууд амархан олддог байж. Нэг удаа Төмөрбаатар кинонд гардаг шиг орогдол хулгайчийн араас хөөцөлтөн вагон дамжин гүйж яваад айхтар бертэн унсан байна. Толгойдоо гэмтэл авч тэрээр засан хүмүүжүүлэх ажлаасаа гарлаа. Гараад нэг хэсэг 40 мянгатын хүнд гаруудтай маршлав. Тагнуулын ерөнхий газрын хурандаа золтой аав нь ганц хүүгээ ажилгүй айлахыг хүссэнгүй. Дээгүүр доогуур хөөцөлдөж байгаад нийслэлийн прокурорын хяналтын прокурор гэсэн өндөр ажил томилуулж чадлаа. Ихэнх үедээч Төмөрбаатар сайн прокурорын нэгэн тооцогдож байлаа. Гэвч хэрэгдэгдэж Төмөрбаатар гинэт нэг өдөр өөрөө хяндаг байсан хулгайчийн өргөнд буюу ганц хотогт орхон тэр тагнуулч аав нь араас нь хөөцөлтөн асуувал Төмөрбаатар прокурор ажлаа тараад олон айлын хаалга үүдийг эвдэн хулгай хийж ихээхэн эд зүйлс хулгайлсан тогтоогдсон гэдэг байгаа. Монголын түүхэнд анх удаа ийм том албан тушаалтан орон байр ухсан тодорхой болов. Ийхүү төрөөр тэжээлгэх урт холын аян эхэлж эрүүгийн хуулийн 109-ийн В гэдэг зүйл ангаар 9 жилийн хорих ялавч Бэрлэгийн шоронд хөл тавьжээ. Нөгөө дэслэгч прокурор гэсэн нэрээ ялтан нэрээр богино хугацаанд сольж амжсан байна. Тэгээд Бэрлэгийн шоронгоос нэг их удалгүй оргож Улаанбаатар хотоор тэнд яваад баригдан ганц удагт дахин орлоо. Энэ үед тагнуул аав нь арга ухаан сийлэн шар адны эмч нарт өргөл барьц хийхэн хэмжээгээр өгч байсан аж. Ингээд хулгайн 9 жилийн алтай шоронгоос оргосон хүүгээ эмч нарын тусламжтайгаар гаргаад авхан тэр. Ухаан сэрэг Төмөрбаатар галзуу хүний дүрд өнөө цагийн жүжигчдээс илүү дүрдээ орж чадварлаг тоглосон байна. Ийхүү наранд гаргасан хүүгээ аав ээж нь ажил төрөлтөө болох гэж байтал тухайн үеийн нийгмийг цочоосон дуйлаант шар адны эмч нарын хэргийг прокурор Отгонбаяр авгаа гаргаж ирлээ. Шар адны эмч нарын ялтанд хуурамч онош тавьж ял завшуулдаг сүлжээ илэрч баахан эмч нарын хамтаар Төмөрбаатар эргээд шорондоо орсон байна. Үхтэл өөрийн төлөө явдаг аав ээж нь Төмөрбаатарыг арай гэж 10 жилийн хорих ял өгүүлж амгалангийн жирийн хорих ангид очуулсан байлаа. Хотын ойролцоо ганц хүүгээ эргэж тойрохыг бодчихлээ. Гэвч тэнэг толгой хүүн амгалангийн хориход бусдыг зодсон хэрэг манд олж майнтын хорих анги руу шидэгдэхэн тэр. Тэгээд майнт зүгээрээ чадсангүй. Хорихын төлөөлөгч ган хуйг гихчээг олон зуун хоригдлын дэргэд чиний тэр төлөөлөгч энэ төр чинь надад падлын байхгүй. Дургу өргөж байж сэмжээрээ нүрэ бүтээлгөө. Намайг халахын шорон мэднэ. Алдарт Кавдрат Төмөрбаатар чинь байна хэмээн даналцжээ. Хизээнээс шинэ овгорт дургийн хуучин луугрууд энэ боломжийг ашиглан Төмөрбаатарын хүнжил гудсанд хутга нууж хийгээд ган хуйг төлөөлөгчд бууны ногтоор таныг Кавдрат Төмөрбаатар сэмхийл гаруул ална гэд том хутга ирлэж суудаг болжээ. Сая л гэхэд хүнжил доороо хутга хийхийг нь харлаа. Та одоохон хүнжил гунцсанд нь дэлбээ үзлэг хийгээч гэж шургажээ. Төлөөлөгч ган хуйг шуурхаа хуулж үзлэг хийвэл Төмөрбаатарын хүнжил гудсан доороос том чинжаал гутаг гархан тэр дороо манерыг Төв аймгийн мөрдөн рүү ачиж төрийн төлөөлөгч амь насанд халдахыг завдсан гэсэн зүйл ангаар
15 жилийн хорих ялан өгчээ. Нөгөө муу аав нь хүүгийн ял хүндэтгэсэн гэж өргөдөл прокурорт бичив. Төмөрбаатар ч гэсэн Гянданд 5 жил, онцгой дэглэмтэй шоронд 10 жил ял идэх хэрэг хийгээгүй. Би хилс хэрэгт түтгэгдсэн. 10 жил чулуу өрөхгүй гэж өргөдөл улсын дээд шүүхтүүчлээ. Энэ хэргийг анхааралтай ажиглаж байсан прокурор Отгонбаяр Төв аймгийн мөрдөнд хүрэлцэн ирлээ. Тэрээр Төмөрбаатартай ганцаарчлан уулзаад чиний ял арай л хатуудсан байна. Чи одоо улсын дээд шүүхэд давж заалдах өргөдөл яралтай байж би чиний талд 100% зогсно. 15 жилийн ялнаас чинь Гянданд идэх ялыг чинь хасуулна. Төмөрбаатараа чи мөрдөнд хэл ам хэрэг төвөг тарьж болохгүй шүү гэж хэлээд гарчээ. Төмөрбаатар Отгонбаяр прокурор над шиг гэмт хэрэгтэнд яагаад ингэж сайнаар хандах болов? Шудраг учраас ингэж яваа юм болов? Аль эсвэл өөр зүйлд гих мэт элдвийг ботсон байна. Төд удалгүй Төмөрбаатарын дээд шүүхэд давж заалдах хяналтын хуралд шудраг хуульч хэрэгмийг аль хэдийн аваад байсан прокурор Отгонбаяр хатагтай өөрийн биеэр суулаа. Шүүх хурлыг даргалж байсан шүүгч улсын яллагчийн зүгээс санал шүүмж байна уу гэхэд Отгонбаяр "Но пока. Миний хувьд болон улсын яллагчийн зүгээс хамдан хэлэхэд Төмөрбаатарт оноосон анхан шатны шүүх хурлын ялыг хүндэтсэн гэж үзээд онцгой дэглэмтэй хорих ангид 13 жилийн ял өгөх хүсэлтэй байна. Но пока хэмээн үгээ төгсгөө. Ингэж Төмөрбаатар 13 жилийн хорих ял авсан нь Отгонбаярын түүнд үзүүлсэн тус тэмээ анхны алхам байлаа. Өөрөөр тэрээр өөрийн буунын нохойг бэлдэж байна гэсэн үг л дээ. Дээд шүүх Отгонбаярын хэлсний дагуу Төмөрбаатарт оноосон шүүхийн анхан шатны ялыг өөрчлөв. Шүүхийн тогтоол гарч амжаагүй байхад прокурор Отгонбаяр Төв аймгийн мөрдөнд хүрэлцэн ирээд "За Төмөө минь, чиний ялнаас 2 жилийг гасуулж Гянданд идэх ялыг чинь өгөө болгосон шүү. За чи одоо онцгой дэглэмтэй шоронд ял идэлнэ. Би одоо улсын прокурорын газрын онц хүнд гэмт хэрэг хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Надад чиний тус тэм их хэрэгтэй. Энэ талаар чиний ялаа идэх газар чинь очиод яримц. Чи миний үгийг анхааралтай сонс. Чамайг шоронгоос маш түргэн хугацаанд судлагдах арга замыг би заана. Зөвхөн надад итэг" найд гэж хэлээд хот руу буцлаа. Төмөрбаатар Отгонбаярыг ямар тус нэххийг бараг гадарлаж байлаа. Цагдаа тагнуулынхан хулгайч нараар гэмт хэрэг илрүүлүүлдэг тогтцууламжтай. Энэ л замаар гэлдэрч эхлэв гэдгээ гадарлаж байсан байна. Төмөрбаатар Авдрантын онцгой дэглэмтэй шоронд ирсэн ч хулгайч нартай таарамж муутай байв. Саул хийвэл хулгайч нарын шургуунд орж Вашингтон буюу сахилгад ороод байжээ. Бүр 3 удаа сахилгад онголдож дэглэм дээшлүүлэх хүсэлтэй засангийн дарга нар шүүхт илгээсэн байлаа. Төмөрбаатарыг энэ хооронд Гяндангийн сахилгад хорж байв. Манер Гяндангийн сахилгад гартаа гавтай нохоо шиг хөвтөж байтал коридорт сэм алхах хүний хөлийн чимээ сонсогдож гин. Нөгөө хүн явсаар сахилгын хянахын нүхээр цаас хичгээд гүйж одлоо. Төмөрбаатар тэр цаасыг яаран задлж үзвэл "Төмөрбаатараа чамайг гянтлах гэж манай засангийн удирдлага яаралтай арга хэмжээ авч байна. Тэгэхээр чи одоохон Отгонбаяр прокурорт захиа авч чамайг аврах ганцхан хүн бол Отгонбаяр шүү. Чиний үлдсэн 11 жилийн ялнаас чинь 5 жилийг нь гянтлах гайд улаарч байна. Чиний хавцад хэргийг орон нутгийн шүүх магадлангаар авч хилцүүлэхээр хүлээж байгаа шүү. Анхаар. Үүнээс өрсөж прокурор Отгонбаярт захиа авчих хэрэгтэй. Би чамайг бодоод Хорлоогийн Төмөрбаатар гэдэг хүнийг өнөө орой 17 цагт суллан захиагаа энэ хүнээр явуулах боломжтой. Тэгээд 12 цагт чамаас захиа авна гэсэн байлаа. Тун яаруу битсэн бололтой захиа байв. Цаас нь өнгөгдөөгүй тосон балаар бичигдсэн альбан хаагч болов гэсэн таамаг төрүүлж байсан аж. Төмөрбаатар хэн надад захиа өгөв? Хоригдол явж Гянданд чөлөөтэй явж чадахгүй. Засангийн ажилтан юм болов. Ямар ч байсан гадны нэг том нөлөө өгөх хүн намайг аврах гээд байна. Алдаж болохгүй юм шүү гэж бодлоо. Биедээ нууж явдаг хорон харандаагаар хариу загтал бичээд 12 цагийн үед хянахын нөхөн чургууллаа. Тэгээд бяцхан тойл хананд тусган харж байжээ. 12 цагийн үед нэгэн хүн сэмхэн гэцээр захиаг нь аван гүйхийг харж амжлаа. Тэр хүн бол засангийн тоо бүртгэгч ажилтай хүн байв. Төмөрбаатарт ямар ч байсан Гянданд суухгүй гэсэн баяр дуудал харун орж байлаа. Гэхдээ яагаад засангийн тоо бүртгэгч надад туслав? Толгой нь бүр эргэж Отгонбаяр гэсэн нэр сэтгэлд нь гэрэл гээгээ болон гэрэлтэж 2 хоног нойрон хөрсөнгүй. Тэрбээр өөрийгөө том тоглоомд оролцож байна гэж бодоход хүрлээ. Оройхон хэрд Гяндангийн коридорт олон хүний хөлийн чимээ сонсогдож эхлэв. Тэр олон хүний хөлийн чимээ
Өөрийнх нь өрөө рүү чиглэж байна гэж мэдсэн Төмөрбаатар үсрэн босч хан руу харан зогслоо. Гяндангийн хоригдол хизээч албан агчийн царайг харах ёсгүй лээ. Түүний өрөөний хаалганы цоож цуурга хар яргаж архирч дуулддаг байсан бол энэ удаа уянгалан сонсогдсоор онгойч эмэгтэй хүн. Төмөрбаатар гараад ир гэхэн тэр эргээд харуул авралын од прокурор Отгонбаяр төлөөлөгч Майгочд Төмөрбаатар нар зогсож байлаа. Төмөрбаатар Отгонбаярыг таньж ядсан дүр эсгэн мэдлэг гэтэл Отгонбаяр чамайг би маргааш өглөө хот руу авч явна. Чи бит хоёрт хээхэн тооцоо би. Чи уучраа мэдэх ухаантай хүн. Нууж хаасан гэмт хэрэгэ илэн далангүй ярил чамайг би зовохгүй. Сайн бодороо гэснэ. Аав ээж хоёр нь манай хуулийн байгууллагад насаараа зүтгэсэн буянтай буурлууд байдаг юм. Төмөрбаатарын төлөө тамираа тасартал зүтгэж яваа хөгшд би. Өчигдөр намайг авдрант явна гэдгийг хүнээс сонсоод надтай ирж уулзаад муу хөөд минь хэрэгтэй зүйлийг аваад яваач гэсэн юм. Яаж үгүй гэхэвдэ. Энэ хулгайчийг бодоогүй юм шүү гэд төлөөлөгчөөс баавар буюу идэж уух зүйлийг хэлнэ. Авч өглөө. Отгонбаяр аав ээжтэй нь хэрэг болгон уулзаад ирсэн бололтой. Өглөө 8 цагт Отгонбаяр ирж нэгэн үл таних хоригдлыг хамт олбон гавлаад Комбо 24 маркийн машинд суулган Улаанбаатарын зүг хөдлөлөө. Авдрантаас нилээд толцсны дараа Отгонбаяр машинаа зогсоон. Төмөрбаатар чи намайг байхгүй бол яах хүн байсан юм бэ? Чамайг Майнтын хорхоос ял нэмүүлэхэд чинь тосуулсан. Мөн гянданд идэх 5 жилийн ялыг чинь хэрэгсэхгүй болгосон. Сая бас гянданд хоригдохоос чинь аварлаа. Чи надад нэг л итгэж өгөхгүй байна да гэлээ. Тэгээд цүнхээ уудлан Төмөрбаатар гэсэн хаягтай хавцаст хэргийг нь гаргаж ирээд энэ чиний хавцаст хэрэг мөн үү гэд инээлээ. Төмөрбаатарын дотор уужирч Отгонбаяр бол ухаалаггүй болч нийгмийн хог шааруулсан намайг ингэж харж үзэх болсон учиртай нэг л юм хүснэ. Харин юу яаж таарах вэ? Ямар хэрэг вэ гэж толгоогоо ашлахын бодно. Төд удалгүй ганц судгийн гадаа ирлээ. Отгонбаяр шоронгийн ерөнхий жижүүрийг дуудаад за ээлжийн дарга энэ хоёр хүнийг миний бэлдүүлсэн өрөөнд хорчих. Ямар ч хүнтэй уулзуулж болохгүй. Ялангуяа энэ Төмөрбаатарыг нүд завчлагүй харах хэрэгтэй. Маргааш энэ хоёртой би тооцоо бодно гэлээ. Тосгой өрөө гэдэг нь хоригдлуудыг ганц судгийн овгоруудаар яргалуулдаг өрөө байдаг байв. Мань хоёр туугдан ганц судгийн подвалд орлоо. Тэр хоёр өрөөндөө ороод дуу алдсан байна. Шар будгаар будсан нааран дээр цагаан хэрэгсэл бүхий хөнжил гудас, дөрдөг билетик хүртэл устай хувингийн дэргэд бэлэн байв. Шоронд бол дээд зэрэглийн зочдууд л байлаа. Төмөрбаатар одоо л Отгонбаяр хүсэлтэд тавина гэдгийг гадарлаж эхэлсэн аж. Төмөрбаатар цуг ирсэн хоригдолтойгоо саялам нээж. Ингэхэд хамын нэр хэм блэ? Аль аймгийн хулгайч вэ? Хэдэн жилийн ялтай вэ гэж асуулаа. Нөгөө турж итсэн хоригдол. Би Булган аймгийн уугуул Мягмар гэдэг хүн байна. Эрдэнэтэд ажиллаж байгаад алдарт хэвсний хэрэгт холбогдсон 9 жилийн ял эдэлж байлаа. Тэгтэл прокурор Отгонбаяр хүн амныг хэрэг тулгсан. Гялтга нуур авир мэд Будчав нарын хамт агент дугур орлоо гэдэг хүний амь насыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хөнөөсөн. Улсын их хэмжээний хөрөнгө болох мөнгийг шунхаан сэдэлтээр дээрэмдсэн, ялт тулгуулсан. 2 удаа цаазаар авахуулах ял сонсож адаг сүулт нь ардын их хурлаас энэ хүмүүсийг цааслахад учир дутагдaltaй гэснээр арай гэж ам хэлтрээд гянданд 5 жил суусан гэж хэллээ. Төмөрбаатар түүний нэрийг сонсоод дов хийлээ. Алдарт бууны нохой гурай очид Мягмар байлаа. Түүний матаагүй гүтгээгүй хүн шоронд ховор илээ. Тэр бүхэл аймгийн мөрдөнд хоригдож байхдаа жижигүүрийн цагдаатай хэрэлдэж чиний мөрдсийг чинь хуулуулж шоронд хийлгэн гэхэд цагдаа чам шиг шоронгийн тав намайг яаж чадахгүй гэсэн байна. Тэгэнгүүт Мягмар энэ цагдаа манай ар гэрийнхнээс мөнгө хонь авсан гэж Отгонбаярт алтан хошуу өргөөд 1 жил 6 сарын ял өгүүлж байсан этгээд билээ. Түүнийг барьцхүүг мэдэх учраас Отгонбаяр хэрэгтэй үедээ ашиглаад 5 жил гянданд бусдын хил амнаас далд хатгалсан байжээ. Тийм учраас Мягмараас Төмөрбаатар хол хөндий байхаар шийдлээ. Өглөө нь хаалга нээгдэж хянагч авдрантаас ирсэн он цаюултай гэмт хэрэгтэн Төмөрбаатар гараад иргэлээ. Отгонбаяр коридорт зогсоод наад хоригдолчин авдрантад дандаа сахилгад суусан юм. Би цэрэмжтэй ярьчихсан байгаа. Наад хоригдлоо одоохон ангийн эмнэлэгт хэвтүүлгэлээ. Ингээд Төмөрбаатар ганц судгийн эмнэлэгт хэвтэж тэнхэрч авлаа. Төмөрбаатар яагаад Отгонбаяр хөзрөөд илэхгүй байна уу? Намайг сориод байна уу даа гэж бодно.
Отгонбаяр ганц удгийг бүхэлдэн захирч байв. Тэгээд хэд хоногийн дараа Төмөрбаатарыг ерөнхий прокурорын газарт авчирлаа. Отгонбаяр Төмөрбаатартай улсын прокурорын орлогч прокурор Хорхон өрөөнд уулзав. Отгонбаяр хэсэг чимээгүй тааз чирстэн сууснаа. Төмөрбаатараа, чамайг би олон жилийн өмнөөс мэднэ. Чи бол хуулийн байгууллагад ажиллаж байсан. Хуулийн өргөн мэдлэгтэй хүн. Миний энэ сууж байгаа өрөөний босго хэр өндөр вэ гэсэн утга битгий асуулт тавилаа. Төмөрбаатар юу гэж хариулахаа мэдсэнгүй. Отгонбаяр тас хөхөрч энэ өрөөний босго чи яах вэ? Намхан болцоход байна. Хорхоо дарга өөхөх хоногоо хүлээгээд хэвтэж байгаа. Харин би энэ өрөөгөөр дамжаад ерөнхий прокурорын өрөөнд л очих хэрэгтэй байна. Энэ тал дээр туслах хүний нэг бол чи яхаарахгүй мөн гэлээ. Төмөрбаатар Отгонбаяр удахгүй улсын ерөнхий прокурорын орлогч болох юм байна. Хөцөр өч захалж эхэллээ хэмээн дотроо бодлоо. Тэгсэн хэдий ихэд гайхсан дүр үзүүлэн би танд ямар тус хүргэж чадах вэ гэлээ. Отгонбаяр түүний нүдрөө цоо ширтэн хэсэг чимээгөө сууснаа. Чи багада тоглож өссөн бат сүх тэр биш. Инх баяр нарыг сайн мэднэ. Инх баяр бол ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга готвын хүүхэд. Тэр биш бол нах яамны сайд байсан. Намын төв орооны гишүүн бугын диждийн хүүхэд. Бат сүх бол тагнуулын ерөнхий газрын дарга Найдан Хурандагийн ганц хүү. 1974 оны 8 дугаар сарын 1-нд гэрээсээ гарсан бат сүх ямар ч сураг чимээгүй алга болсон. Олон жил мөрдсөн ч цагдаагийнхан илрүүлж чадаагүй хэрэг. Эрүүгийн цагдаа цаас нэмснээс олигтой сэжүүр гаргасангүй. Харин би энэ хэргийг аваад явна. Би энэ хэргийг яавал эргүүлж болох вэ гэж удаан хугацаанд бодсон. Бат сүх, инх баяр, тэр биш та нар бол яах аргагүй 40 мянгатын унган хүүхдүүд. Би чамтай зөвлөлдөж байгаад нэг зохиомл хэрэг бүрдүүлэх гэсэн юм. Чи надад тусалснаар шоронгоос амархан гарна. Би хүссэн албан тушаал дээр очино. Чи энэ хэрэгт гол гэрчиг үүрэг гүйцэтгэх нь айх явдал ерөөсөө байхгүй. Ноо бака гэлээ. Отгонбаяр Төмөрбаатарыг асран хамгаалаад байсны учир нь тайлагдлаа. Том тоглоомоор тоглохоор шийджээ. Зүгээр нэг орон байрны хулгай биш байлаа. Үр дүн нь Төмөрбаатарт эсвэл эргчлөө. Үгүй бол үхэл. Харанхуйгаас гарч ирсэн хүн гэрэлт гялбдаг шиг Төмөрбаатар нүдэ анж байв. Отгонбаяр чи миний санааг ойлгосон байх. Хорхоо даргын өрөөнд болсон энэ яриа чи бид хоёрын дунд үлдэнэ. Хэрвээ энэ яриа гадагш задар бол чиний шоронгоос гарах миний ерөнхий прокурор болох талаар болно гэдгийг хатуу анхааруулъя гэлээ. Ингээд нууц тохироод дуусч Төмөрбаатар эмнэлэгт эргээд хэвтлээ. Гурийн охчид мягмар сэтгцийн өвчтэй гэсэн оноштойгоор шар одны эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх болжээ. Энэ бүхнийг прокурор Отгонбаяр зохицуулж байлаа. Инхээс ч өөр арга байсангүй. Гурийн мягмар нь агент дугур хорлоогийн хэргийг гэрчилж авир мэд бодж ав хоёр алсан гэж мэдүүлжээ. Тэгтэл шүүхээс тэр гуравт дээд хэмжээ өгсөн байна. Амиа алтлаа гэж айсан мягмар мэдүүлгээсээ боцож би хевсний хэрэгт холбогдсон 9 жилийн ял авчхаад Эрдэнэтийн мөрдөнд хоригдож байхдаа бодж ав авир мэд нартай танилцсан юм. Тэгээд Отгонбаяр прокурорын шахалтаар урд өмнө нь гарсан дугур хорлоогчийн хэргийг гаргаж ирсэн гэжээ. Хэрвээ ингэж мэдүүлгээсээ буцаагүй байсан бол гуруулаа цааслуулах байлаа. Бүгд эрт Стив гэмт хэрэгтнүүд байсан аж. Отгонбаярын гэрчийг устгах төлөвлөгөө инхүү бүтлгүүцсэн учраас гол гэрчээ сэтгцийн өвчтөн болгож үгийг нь хинч тоохгүй болгож санаа амарчээ. Бодж ав авир мэд нарын хэргийг ардын хурал шалгаад цаанаа нэг ноо байна гэж үзээд 15 жилийн хорих өгчээ. Тэр үед 25 жилийн хорих байгаагүй учраас ам эрхэлтэрсэн хулгайч 15 жил ял авдаг байсан юм. Төмөрбаатар тэнхэрч аваад ганц удгийн хорих өрөөнд хэвтэж байтал прокурор Отгонбаяр хүрэлцэн ирээд "За төөмөө минь хоёулаа жинхэнэ хороо найруулна" гэд олон хүний гар дамжсан хавтаст хэрэг болов гэмээр хавтаст хэрэг цүнхнээсээ гарган "Чи өнөөдөөс эхлэн надтай найзын ёсоор харьцна. Харин хүн байгаа үед ялтан прокурор байна шүү. Би дарга нарын дэргэд муу хулгайчаа новшоо алуурчин гэхэд 9 шидээр хараана. Чи үүнийг нохоо уцаж байна л гэж бодох хэрэгтэй. За ажилдаа оръё." 1974 оны 8 дугаар сарын 1-нд Бат сүх, Инх баяр, тэр биш та дөрөв Улаанбаатарт уулзаад архи ууж нэг өдрийг өнгөрөөсөн байж болох уу? Төмөө чи юу бодож байна гэлээ.